Улсын хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэдэг Улсын хурлын цагаа той мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Өнгөрч байгаа 7 хоногт COVID-19 цардахлыг даван туулахад шаардлагатай хэд хэдэн хууль тогтоомжийн төслүүдийг Улсын хурл баталлаа. Өнөөдрийн нэвтрүүлгээр эдгээрийг хүргэнэ. Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай Улсын хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийсэн юм а. Тогтоолд тусгагдсан зарим заалтаас онцлбол иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн даатгалын сан байгуулах. Коронавируст халдварын эмчилгээ, онцлогооны төвийг бүсчилсэн хэлбэрээр аймаг орон нутагт байгуулж, онцлогын багаж тоног хөрөмжөөр хангах. COVID-19 вакциныг эхний ээлжинд худалдан авах чиглэлээр олон улсын холбогдох байгууллагуудтай гэрээ хэлцэр байгуулах зэрэг хэд хэдэн чухал заалтуудыг тусгасан юм а. Бидний ковидын эсрэг хууль 4 сарын 29-нд баталсан хууль байгаа. Тэгээ энэ хуулийн дээр мониторинг хийсэн, хяналт шинжилгээ хийсэн тайлан гаргаж өгч илээ гişүүдэд. За тэгээд тэрийг ингээ харахад хуулийн дотор орох 12 журам байх ёстой гэж байна. Тэгэхэд 12 журмынх нь 6 нь батлагдаагүй байх жишээтэй. За тэгээд сүүлийн үед энэ яригадаад байгаа энэ асуудлууд тодорхой хэлэх юм бол энэ хатуу хөл хорионы үед иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нь хадгалах энтер гэд ийм хуулийн заалтууд байгаад байгаа. 7-1-2, 7-1-5 энтер дээр бол тэр иргэдэд ийм нөхцөл байдал үүссэн үед санхүүгийн дэмжлэг үзүүлэх энтер гэд ийм заалтууд нь болохоор хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр энийг бас энэ тогтоол дотор яаж оруулж өгөх юм? Нэг бол засгийн газраас 2 үе шаттай арга хэмжээ авж байгаа. Сая бол 23 ийм арга хэмжээ танилцуулсан. За өчигдөр бас засгийн газар хуралдаад ингээд энэ тодорхой орлого багтаа иргэдүүдээ тодорхой түлшээр, хямдралтай түлшээр хангах мангах гэл өдөр тутмын бас ингээд арга хэмжээнүүд авч эхэлж байгаа шиг байна л да. Тэгэхээр тантай бол санал нэг байна. Энэ зарим заалтуудыг бол хугацаа дуусж байгаа заалтуудын хугацааг нь сунгаад тэгээд хугацаа тодорхойгүй байгаа заалтуудыг бол тодорхой хугацаануудын зааж өгөх ийм бол шаардлагууд бас үүсч гарч байгаа. Ковид бол бидэнд нэг том анхааруулгын өглөө гэж би ингэж харж байна. Манайд ерөөсө бүх салбар шинжлэх ухаан алга, шинжлэх ухаан хандлага алга. Улс төрчид бол юугаа бодож чинь гэвэл өөрсдөө бараг шинжлэх ухааны салбараас том гэж бодчиход байна шүү дээ. Өөрсдөө үнэн зөв гэж бодчиход байна шүү дээ. Тэгээ энэ дээр харагдж байгаа юм бол энэ вирусын дээр л ихт ойлгомжгүй байдал. Нэг хүн, нэг төрлийн бүс байгууллага биднэрээ тоглож чадж шүү дээ. Бид нар төрийн шинжлэх ухаан дүгнэлт хэлээд амыг хааж чадахгүй шүү дээ. Тийм учраас энэ гачаа дэлхийгээр нэг эрдэмтдээ тараацсан. Тэгээд тэднэртэй онлайнаар яриад ийм улс орн байж болохгүй. Энийг бид өөрчлөх, энэ хандлагаа өөрчлөх, шинжлэх ухааны хандлагыг бий болох цаг болсон байна. 8 сар өвдлөө, 800 гаруй хүн өвдлөө. Тэр эндээс чинь энэ вирус бидэрт ямар гар цохирол хүндрэл авчрах уу гэдэг чинь ойлгомжтой шүү дээ. Энийг бид нар хараад дүгнээд энтэйгээ уялдуулаад энэ эдийн засгийнхаа тодорхой арга хэмжээнүүдийг амаар байна. Бизнесийг ингээд зогсоогоод амьдралаа зогсоож болохгүй. Энэ бизнесгүй иргэд чи ямар татвараа хөнгөлүүлэх юм? Ямар нийгмийн даатгалын татвараа хөнгөлүүлэх юм бэ? Энд чи орлогогүй болцсон, ажлаа хаалгаа хаацсан улсууд чинь. Тийм учраас над арга хэмжээний үр дүнтэй байхын тулд эхлээд тэр эрсдэлд өртөх хэсгээ сайн хамгаалуулах, тэр ариун цэврийн эрүүл ахуйн арга хэмжээнүүдийг ахуулаад тэгээ бизнесийнхээ орчныг хариуцаад яваа. Тэгээ бүгдээрнгийнх нь үйл ажиллагааг мэдээж нэгэн зэрэг эхлүүлвэл хэцүү байх. Хяналт шалгалт авахаас ахуулаад. Тэгэхээр ийм үе шаттайгаар нэг үйл ажиллагаа эдийн засаг бизнес эрхлэлтэй бид нэр зөвшөөрнөө явуулна гэдэг дээр энэ төр хорооны тогтоол дээр хэрвээ нэг ийм зүйл залт орсон бол манай бизнес эрхлэгчид маань сэтгэл зүйн болон үйл ажиллагааны хувьд бас нэг бэлтгэлтэй байх байсан юм болоо. 9 хоногийн дараа энэ улсын хурлаар орж албажиж гарна гэдэг бол арай дэндүү удаан байна гэдэг ийм саналыг хэлэх гэсэн. Тэгэхээр төр хорвоо байгуулагдаад ингээд төр хорооноос гарах шийдвэрийн тогтоолуудыг бас нэг жаахан шуурхаа маягтын дэгдээ өөрчлөлт оруулахгүй бол яг ингээд бид нэг тогтоол хийх гэж өнгөрсөн 7 хоногт ярьчаад өнөөдөр дахиад 1-7 хоногийн дараа чуулганаар оруулах гэдэг. Энэ чинь зөвхөн ихний хилцүүлэг хийх гэж сууж шүү дээ. Тийм ээ?
Тэгээ аяг бол 2 дахь 3 дахь хилжүүлэх юм бол дараагийн 7 хоног руу ороход магадгүй энэ тогтоолын зарим залтууд эх 7 хоногт огт ач холбогдолгүй болчих ийм нөхцөл байдал байгаад байгаа юм байна. Тэгэхээр нэгэн төр хороо байгуулагдсан учраас төр хороо яаж хуралдах юм? Яаж шийдвэрээ гаргах юм гэдгийг тусгаалсан бас дэгүүдээ ингэж тодорхой сайжруулахгүй бол ингээд үнэхээр зарим юм дээр хугацаа алдаж байгаа, цаг алдаж байгаа, ач холбогдол алдаж байгаа ийм нөхцөл байдлууд өнөөдөр байна. За мөн улсын хурлын гишүүд COVID-19-ийг боломж болгон ашиглахад төрийн байгууллагууд өөрсдөөсөө хэмнэлтийг хийж эхлэх хүний эрхийн асуудал зэргийг хүндэн санал хэлж байсан юм а. Энэ тогтоолыг харахаар нэг ингээд асуудлын хойноос яваад байгаа. Тэгэхээр мэрэгжлийн байгууллагууд, засгийн газар, онцгой комисс олон байгууллагууд бас шийдлүүдээ гаргаад явж байгаа. Тэгэхээр зарим нэг асуудлыг урдж ер нь энэ коронавирус гэдэг зүйлийг зөвөр бид нэр одоо яаж ашиглах юм? Монгол улс тэр тусмаа төрийн байгууллагууд одоо зайнаас харилцаж бас ард иргэд бас сурж байна. Энийн дэд үтцийг маш хурднаар бий болгоё. Тэр e-governance талын ямагийн ингэснээр тэр бидний саяхан асуудал болоод бас Улаанбаатар хотын төгжрөл мэтийн олон асуудал чинь магадгүй энэний дараа бид нэр зөв зүйтэй тэр уян софт дэд үтцээ бий болгочвол энэний дараа том алхам бидэрт бас гарч болох юм шүү гэсэн санд байгаа. Тэгэхээр асуудлыг хөөж биш, ардаас нь хөөж биш, зарим энэ тогтоол дотор асуудлыг амтсан ковид одоо нэг өдөр зогсчтаараа ковидын дараа бид нар амьдрчил таараа. Тэр үедээ бас маргаашийнхаа бас нэг тийм дэвшилт зүйлийг энэ тогтоолд бэлдэж төрийн байгууллагын зарим газрууданд ирэндээ ажиллаа явуулж ивэл Монгол улсад бид нар авдраа буудлаад үзэх юм бол бас их боломжууд байна. Ашиглаж чадахгүй байгаа, харж чадахгүй байгаа, удирдах чадахгүй байгаа энэ нөөц болцоонууд маш их байна. Тэгэхээр энэ нөөц болцоо хаана нэг бол энэ улсын үйлдвэрийн газар төрийн өмчт компаниуд дээр байна гэж харж байна. Бараг үндсэндээ баланс дээр бол 30 их 80-ийн ийм ямар ч эзэндээ өгдөггүй ийм л хөрөнгийн эзэд болчиход бид нар сууж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй энэ ковид сая цогтгөрд гişүн хэллээ шүү дээ. Ковид бол өөрөө боломж гэж. Хямрал бол өөрөө боломж гэж нэг үг гэдэг шүү дээ. Магадгүй энэ хямралын үеэр бид нар одоо энэ төрийн өмчт компаниуд дээр байгаа энэ боломжууд, энэ хөрөнгийн ашиглалтын асуудлууд, энэ менежментийн асуудлууд, энэ 200 мянган одоо ажилтан албан хаагчдын цалин урамшууллуудын асуудлуудыг бас бид нар эргэж харж энийг бол төсвийн бас нэг тодорхой боломж нөөц болгож харах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэтэй уялдуулаад одоо сая энэ улсын төсөв батснаар улсын их хурлаас тогтоол баталж байгаа л да. Энийг хэрэгжүүлэхтэй холбоотой. Тэгэхээр энэ тогтоол дээр бол энэ төрийн өмчт компаниудын одоо удирдлага, менежмент, үр ашгийг дээшлүүлэх чиглэл бол бас тодорхой юм заалтууд гарч байгаа. Энэ 21 оны улсын төсөв магадгүй 21 оны улсын төсөвд бид нар тодтгол хийх юм бол энэ төрийн өмчт компаниуд дээр байгаа энэ боломжуудыг бас нэг төсвийн нэг их усүр болгож ашиглах ийм боломжууд нь бас байгаа болов уу гэж харж байна. Хоёр дахь зүйлэн төрөнд давсран гүшин хэлээд энэ өчигдөр нийгмийн бодлогын байнгын оргон дээр хүний эрхийн үндэсний комиссийн мэдээлэл сонслоо. Тэгээ энэ мэдээлэл сонсож байхад яг энэ хатуу хөл хорионы үед хүний эрх зөрчигдөх явдал бол бас гарч байна. Тийм учраас хүний эрхийн үндэсний комисс төлөөллөө улсын онцгой комиссийн бүрэлдэхүүнд оруулж бас тэнд зөрчигдөж яаны үгүй юу гэдэгтэр хяналт тавьж хамтарч ажиллая гэсэн саналаа өгөөд бараг сар болох ч байна гэж хэлж байна. Тэгээ юун зөрчигдөд байна гэхээр энд гадаад дотоод шинжилгээнд орох за тэр өдрийн орлогоор амьдрдаг иргэд үйл ажиллагаанд зогссон түрүүн хэлээд шүү дээ 500 хүний ажлын байрын асуудал 500 мянгад хүн ажлын байргүй болчиход байна гэд энэ бүх хүмүүсийн хүний эрх зөрчигдөж гэнэ үгүй юу? Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэд хүний эрхийн үндэсний комиссийн төлөөлөл улсын онцгой комиссийн хуралдаанд ороод бас хяналт тавиад хамтарч ажиллая гэхэд одоо хүртэл хариу өгөхгүй байгаад байна. Нэгдүгээрт энийг бид нар энэ тодорхой үүргэжүүлж өгөх хэрэгтэй. Яг гэвэл эн чинь хүний эрхийн асуудал, эрүүл мэнд, эдийн засаг, хүний эрх энэ гурав чинь хамт байж ажил энэ бидний авж байгаа арга хэмжээ хэрэгжих ёстой. Тэгэхээр энэ бид энэ тогтоолдоо бас энэ асуудлыг оруулж өгөөд хүний эрхийн үндэсний комиссийн төлөөллийг энэ үед нь бас ажиллах бололцоог нь хангаж өгөх нь их чухал юм байна гэдгийг өчигдөр нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр яг энэ хатуух хөл хорооны үед анхаарч ажиллаж байгаа томилогдсон хоёр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн илтгэл тавихтаа тийм нэлээд тодорхой мэдээлэл хэлсэн. За ингээд санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 39 буюу 64.8% саналаараа дэмжиж коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаараа чиглэл өгөх тухай улсын хурлын тогтоолыг баталлаа.
За Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа гайлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталсан юм а. Ингэснээр бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг 2020-с 2021 оны өвөлжилт хаваржилтыг хүндрэлгүй давхад шаардагдах өвөс бүх төрлийн малын тэжээлийн үр, хүнсний улаан буудаа. За улаан буудаан үр, тослог ургамлын түүхий тосыг импортлоход гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж гэнэ гэсэн үг юм а. Тэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулаад энэ оны хавар 3 сарын байдалтай харьцуулаад үзэхэд бол өвс нэг 50% нэмэгдсэн байна өвс нь. За тэжээл хорголжин хэвгний үн нэг 60% нэмэгдсэн байна. Тэгэхээр одоо энэ хууль батлагдсанараа энэ үн чинь буух юм уу? Энэ импортын татвар оруулснаар үн буурах гэхээс илүүтэй бид нар одоо нийлүүлэлтэн дээр хомсдол үүсчихэд байна л да. Энийг дагаад үн өсөд байна. Тэр бидний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон нутагт хүртээмжийг бий болгох, дотоодын үйлдвэрүүдийн үнийг тогтвортой түвшинд барих чиглэлээр энэ нэрийг оруулж ирж байгаа. Яг энэнийг гаргаснараа тэдэр буурна гэж хэлэхэд хэцүү л дээ. Яг тэгэхээр энэ жил дотоодын зах зээл дээр буудан өсөлттэй байсан. Энийг дагаад тэжээлийн үн, эрэлт нь өсөнгүүд тэжээлийн үн өсчихсэн байдалтай байгаа. Тэгэхээр бид нар нийлүүлэлт эрэлтийн зарчмаар, зах зээлийн зарчмаар нийлүүлэлтийг нэмэгдүүлж өгье. Энийг дагаад үн тогтвортой буюу буурах зарчим дээр очино гэж үзэж байгаа. Нөхцөл байдал чинь хүндрээд байгаа. Жилээс жилд энэ байгаль дэлхийн манаас гандж явах шиг байна. Ургац тариалт маань их багасж явах шиг байна. Цаашдаа ер нь ямар шиг бодлого ингээд авах юм бэ? Зөвхөн ганц ийм огцон арга хэмжээнүүд авчиад яваад байх юм уу? Төлөвлөлттэй олон жилийн хугацаанд үйлдвэрлэлүүдээ босгох, энэ одоо тэжээлийн үйлдвэрлэлээ босгох, хөдөө аж ахуйгаа босгох ямар арга хэмжээнүүд авах юм бэ? Энэ тал дээр нэг зөв бүр тогтцож нэг сайхан асуулт хариулт өгөөд өчөө гэж хэлмээр байна. Ер нь бид нар сүүлийн 10 жил дотоодын улаан буудаага хангадаг гэж 100 хангадаг гэдэг ийм ойлголтоор явж ирсэн байна л да. Тэгээд энэ дээр яг бодит байдал дээр үзэхэд би ажиллаад үзсэн. Энэ сүүлийн 5-6 жил бол огт хангаагүй юм байл. Дандаа алдагдaltaа ингээд яваад ирсэн. Энэний шалтгаан бол ингээд хөөгд үзэх юм бол зөндөл юм гарч ирэх юм байна. Гэхдээ ер нь зүгээр нийтлэхээр наваад үзэх юм бол бид нар энэ газар тариалангаа төлөвлөгөө дэмжихгүй бол энэ асуудал цаашдаа бол мал аж ахуйгаа харшилтаж эхлэх юм байна гэдэг ойлголтыг өгч байгаа. Бид нар хөрс бордоондоо эхэлж анхаарч иж энэ усжуулалтын асуудлыг бүрэн шийдэж цаашаа энэ газар тариалан хөгжүүлэхгүй бол за одоо ингээд бэлчээрийн мал аж ахуй нь малын тоо өсөд ирдэг. Нөгөө талд нь тэжээлийн дутагдлаа үүсч байна. Ингэхээр Улаанбаатар тариалаад гурилын үйлдвэр тушаах уу, пресслээд малчтад өгөх үү гэдэг бол тариаланчийн хувьд бол сонголт хийхэд их амархан болчихж байгаа. Нэг гаагаас Улаанбаатар ураагаад боогоо зарахад сая 500 мянга болчихж байгаа байхгүй. За нэг гаагаас урааж авсан Улаанбаатар бол 700 мянга болчихж байгаа. Гурилын үйлдвэр төгөөд. Тэгэхээр бид нар энэ хоёр бодлогоо салгаж энэ ялангуяа тэжээлийн үйлдвэрүүд ногоон таримлуудыг бид нар цааш нь тарихгүй бол энэ газар тариалан мал аж ахуй эрч нь бол зөрчилж эхэлж байна л гэдэг эндээс харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр эрхчлээс бид нар бол ерөөсөө тэжээлийн ургамал, ногоон тэжээлийн таримл, за тэгээд тэжээлийн үйлдвэрүүдийг дэмжихгүй бол энэ асуудал цаашаа явахгүй. Энэ бэлчээрийн аж ахуй бол яг газар тариалантайгаа одоо газар тариалангийн салбараа тачуургахад бэлэн болчихно. Энэ хүнсний нөөц бүрдүүлэлт хүнсний аюулгүй байдал дээр нөлөөлөд эхэлж байгаа. Олон аймагуудад цаг агаарын байдал хүндэрч, засан бүрхүүл тогтож, өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв байдалтай болсон. Энэ дээр хөдөөгийн малчид иргэдтэй захимаар уулзалт хийхэд болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлын дарга нартай хийсэн уулзалтуудын үеэр нэг л асуудлыг гол тавьж байна. Өвс одоо Сүхбаатар аймагт 6,000 төгрөг байсан бол одоо малчдын гарт дээр 15,000, баруун аймагуудад 16,700 төгрөг үрж очиж байна. Хорголжин тэжээл 48,000 төгрөг, хэвэг 22,000 төгрөг хүрж байна. Тэгээ нэг талаас ингээд гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлт хийгээд ахад эмчгэл гараад ахад үндэслэхгүйгээр ингэж үнийг малчдын гандлуудын үйлчлэлтийн нөхцөл байдлын цар тахлын нөхцөл байдлыг далиндуулж үн хөөргөж байгаа асуудалтай шударга өрсөлдөөнийг зохицуулах газар хүнс хөдөө аж ахуйн яам бол хатуу тэмцэж анхаар зохицуулах хэрэгтэй. Зууд болохоор чон таргалдаг байсан бол
Энэ цаг зуурын бэрхшээлийг дамжуулж монголчууд одоо ингэж үн хөргөж болохгүй. За цаашид хил дээр гацаж байгаа хүнсийг хэрхэх, үд аж ахуйн малчтын асуудлыг анхаарсан бодлогыг нэн яралтай боловсруулах хэрэгтэй байгааг гишүүд сануулж байлаа. Он гараад Оросын холбооны улс экспортоо хаана гэсэн мэдээлэл байгаа. Тийм учраас бид энд одоо мөнгөнөө цугаад авахгүй гайл нөтөөс нь чөлөөлөд ариухан оруулж ирэх зүг баха гэсэн нэг саналтай байна. Нэг асуулт Менцэхан сайдаа энэ Баян-Улгийн аймгийн цаад Улаанбаашингийн бомтын цаана хүнсний бүтээгдэхүүнүүд ирээд бөөгнөрсөн байгаа. Ягаад тэгэхээр 23-нд өнгөрсөн сарын энэ 23-нд хил нээн гэсэнтэй холбоотой бизнес эрхлэгчид маань Москвагаас, Казахстанаас, Оросын гүнээс ингээд хүнсний бүтээгдэхүүнүүд татаад авцараад энд бөөгнөрл үүсчээд байгаа. Шатхуун өнгөрсөн хугацаанд 23-наас хойш нийтдээ нэг 2000 тонн орчим шатхуун бол ороод ирсэн байж байгаа. Хүнс цаана байгаад идэг. Хүнс орж ирдэггүй. Одоо ингэж дөнгөж одоо өвөл эхэлж байна. Энэ хүнсний болоод энэ малын тэжээлийн үн өсөд эхэлсэн байна. 18,000 төгрөг байсан малын хэвийг одоо 46,000 төгрөг болсон байх жишээтэй. Цагаан будааны үн өсөд эхэлчихсэн байж байдаг. Тийм учраас энэ хил дээр гацсан зүйлүүдээ бас та ганцхан хүнсийн гишүүний хувьд бас нэг даруйхан оруулж ирэхгүй дотооддоо ингээ хомсдол үүсээд үн өсөд байх бас шалтгаан болоод байна. Тийм учраас энэ асуудлыг та зохицуулаач гэж нэг юм санал нэг асуулт байна. Ер нь Баян-Улгийн аймгийн цаана гэлтгөө энэ увс болон одоо гол Баруун аймгийн импортч Баян-Улгийн ус хоёроор л орж ирж байна л да. Тэгэхээр энэ дээр саяын ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хил гайл хаагдсан байгаа. Тэгэхээр энэ дэр улсын онцгой комиссар манайх энэ асуудлыг бүгдийг ярьж байгаа. Ялангуяа тэр Баян-Улгийн аймгийн цаана гацаад байгаа хүнсний асуудал, за увс аймгаар орж ирэх, Боршонтоор орж ирэх ёстой байсан гурил тэжээлийн асуудал гэдэг энэ асуудлууд бүгд яригч байгаа. Гэхдээ одоо нөгөө бүх нийтийн өндөржүүлсэн бүх нийтийн бэлэн байдал зарим аймаг дээр хэсэгчсэн байдлаар яваад энэ ковидын нөхцөл байдал бас амаргүй байгаа учраас энэ тал дээр улсын онцгой комиссар зүгээр бид нар саналаа хүргэгдсэн байж байна. За энэ асуудал одоо энэ хугацаа 12 сарын 11-нд дуусгарлахад одоо ковидын нөхцөл байдлаас хамаарат энэ нь бас шийдэгдээд явах болов уу гэсэн таамагтай байна. За дээрэс нэг 2-3 тодорхой асуулт байна. Энэ зээл олгож жагаад малын тэжээл өмнө нь оруулж ирж байсан. Боловсчлон дарга бол бас мэдж байгаа. Тэгэхээр энэ оруулж ирж байсан юмны үр дүн ер нь яг юу болсон бэ? Тухайн үед мониторинг хийж тайлан гаргасан юм байна уу? Тоон гişний асуултанд хариулъя. За өмнө яам дээр тэжээл өөрсдөө оруулж ирээд ингээд хойрлж ирсэн, зээл авч оруулж ирсэн асуудал байдаг юм байна л дээ. Тэгээ бид нар бол ийм арга замаас бол зайлс хийж байгаа. Яам бол одоо өөрсдөж худалдаж яваад юм аж ахуй ажил руу оролцохгүй харин аж ахуй нэгжүүд энийгээ оруулж ирээд цааш нь малчт руугаа хөргөж өгөх тэр системийг бид нар бодлогын хувьд дэмжих. Тэрний өөр зэрэг галь нөтөөс нь бид нар энэ тухайн гол нарын өвс дэжлийн чөлөөлөд өгье. Нөгөө талдаа оруулж ирэх чинь аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлтөө зээлийг хөгжлийн банкнаар гаргаж өгье. За ингээд хувийн хвшил өөрөө хийгээд яваа. Бид нар бодлогын хувьд энэ бололцоонуудыг гаргаж өгье л гэдэг ийм дэмжлэгтэр явах нь зүг бахаа гэж харж байгаа. Өнөөдрийн мал аж ахуйтай холбогдуулж авж байгаа арга хэмжээ бол эрчимцэн мал аж ахуй дээр л үр дүнгээ өгнө. Тэрнээс бэлчээрийн мал аж ахуй дээр үнэхээр энэ асуудал бол үр дүнгээ өгөхгүй. Бэлчээрийн мал аж ахуй дээр одоо асуудлууд болохгүй байгааг өнөөдөр их хурлын гишүүд, энэ тойрогоос орон нутгийн сонгогдсон гишүүд бүгд л яриад байна. Энэ бодиттой үнэн байхгүй юу? Тэгэхээр яг энэ бэлчээрийн мал аж ахуй дээр өнөөдөр малчт чинь энэ орж ирж байгаа өвс тэжээлийг чинь худалдаж авах мөнгөгүй байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр бас зөвхөн одоо зуд зурхан дээрээс нь энэ ковидын нөхцөл байдал чинь малчтыг одоо бүтээгдэхүүнээ борлуулах, мал махан зарах энэ боломжийг хаачаад байгаа байхгүй юу? Сумын одоо онцгой комиссууд харилцан адилгүй арга хэмжээнүүд аваад за дээрэс нь хүнсний одоо эргэлт ачаа тээвэр орон нутгаас ирж байгаа гэд байгаа боловч үнэхээр яг тэр 280 мянган одоо малчин болгон чинь тэндээс яг одоо орлогоо олж авж байгаа энэ боломжууд чинь байхгүй байгаа. Тэгэхээр яг энэ дээр та бүхэн бас яг энэ одоо газар тариалан энэ гурилын үйлдвэрүүдийг бодлогоор бас тодорхой хэмжээнд дэмжиж байгаатай адилхан энэ бэлчээрийн одоо малчд руугаа хандсан бодлогыг яаралтай гаргамаар байна. За хуулийн төсөл дэмжигдснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт хаваржилтыг үнэтэй даван тулахад дэмжлэг болох учиртай юм а.
За Монгол Улсын засгийн газар Япон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хилцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийтдээ 25 тэрбум йений яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 101%, урьдчилгаа шимтгэлт 0.1% санхүүжилтийн ашиглах хугацаа 1 жил юм байна. За тэгэхээр энэ Японы засгийн газрын ялангуяа татвар төлөгчдийн мөнгийг бид нар бага хүүтэй урт хугацаатаар авч байгаа энэ төслийг бол бид дэмжих хэрэгтэй. Тэгээд дэмжиж байгаа. Харин үүнтэй зэрэгцээд бас нэлээд олон одоо их усруудыг татах чиглэлээр засгийн газар ялангуяа сангийн ам ажилламаар байна гэж. Тэгэхээр энэ одоо сангасаа дөөрөө сайн мэдж байгаа да JICA, COICA, Дэлхийн банк, олон улсын санхүүгийн корпорац, Европын цэврийн босолтын банк, Германы хамтын ажиллагааны байгууллага гэдэг эдгээр чинь бүгдээрээ хувийн секторыг дэмжих чиглэлээр ажилладаг. За бага хүүтэй урт хугацаатай их усруудыг өгдөгөө. Тэгээ энэ ажлуудыг сэргээмээр байна. Яриа хэлцлүүдийг идэвхжүүлмээр байна. За мөн хүнс үдэ аж ахуйн чиглэлээр бол IFAD, FAO, за Азийн хөгжлийн банк гэдэг энэ байгууллагуудтай бас яриа хэлцлүүдийг хиймээр байна. Сангийн ам өөрөө хийшүүдэх. Тэгээд их усруудаар татах чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. За нэгдүгürt энэ зээлийг олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлж байх үед амлаж байсан зээлийн үргэлжлэл гэж ойлгож байгаа. За яг хөтөлбөр хэрэгжүүлж байх үед Монгол улс гадаад өрийн өрүүдээс за ялангуяа Ардын банктай хийсэн swap-ийн үр төлбөрийг төлөх гэхээр одоо гадаад зээлийн их усрээс бусад нөрүүдэд төлөлөө гэх ийм өнцгөөс ингээд цааргалаад ер нь хязгаарлаад байдаг байсан. За одоо бол олон улсын валютын сантай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дууссан учраас за эх онд 21 онд 22 онд гадаад өрүүдээс төлөөд эхлэх боломжтой бидтэй. Энэ дээр одоо энэ гэрэн дээр цаанаас нь одоо цааргалсан, хоригдсан ийм зохицуулт шаардлага байхгүй бидтэй гэж асууя. За хоёрдугаарт энэ ханшийн асуудал байна. Би гэрээг бол йенээр хийж байгаа гэж ойлгож байгаа. Йенээр аваад йенээр төлнө. За тэгэхээр энэ дээр төв банк яаж оролцож байгаа вэ? Энэ ханшийн эрсдлээс хамгаалсан ямар хэрэгслүүд хэрэгжилж байна вэ? Олон улсын валютын сантай хамтраа хэрэгжүүлж байсан тэр хөтөлбөртөө холбоогүй зээл. Ер нь нийтдээ 800 орчим одоо сая долларын зээл авна гэж олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамаарагдтаа бид нар Японтой тогтсон байсан. За үүнээс бол нэг 280-аад ийг л одоо авсан. Үлдснийг нь бол бид нар аваагүй. Энэ зээл бол зөвхөн ковидтой холбоотойгоор авч байгаа зээлээ гэдгийг би хэлмээр байна. Зориултын тухайлбал энэ 2020 оны 4 сарын 1-ээс энэ 10 сарын 1 хүртэл хэрэгжсэн аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх мөн одоо 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас чөлөөлөх. За хувийн хвшилт ажилчгүй иргэдийн цалин хөлснөөс хувийн орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх. За хүүхдийн мөнгийг одоо олгох зэрэг энэтэй холбоотой арга хэмжээнүүдийг одоо санхүүжүүлэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд одоо авч хэрэглэнэ. Цаашдаа бас хүүхдийн мөнгөө олгож байгаа одоо холбоотой авч байгаа арга хэмжээг санхүүжүүлэхэд хэрэгжүүлнэ. За ингээд санал хураалт явуулахад 69 гишүүний 44 нь 63.8% саналаар дэмжиж Монгол Улсын засгийн газар Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хилцээрийг сойрхон баталлаа. Хөтөлбөртэй хамтаад баярлалаа. Одоо та бүхэнд зарим үйл явдлыг хураангалан хүргэе. Улсын хурлын дарга Зандан шатарт зохиогчийн эрхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын, патентын тухай хуулийн шинжилсэн найруулгын, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Монгол улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн хууль зүйн төслүүдийн сайд Нямбатар өргөн мэдүүллээ.
Улсын хурлын дарга Зандаш Шатар Баян-Хонгор аймгийн Сумуу багийн удирдлагуудтай үйлчлэлтийн нөхцөл байдлын талаар захим хурал хийлээ. Улсын хурлын дарга Зандаш Шатар ихэнх нутгаар үйлчлэлт хүндрэх эрсдэл, нэгэн түүссэн цар тахлын нөхцөл байдал, зудын эрсдэл, иргэдэд давхар шок үүсгэж байгаад анхаарч орон нутгийн удирдлагууд мах бэлтгэл, өвс тэжээлийн нөөцийг бэлтгэх, хуваарлах, оновчтой зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн аймаг сумдын удирдлагуудын хүсэлтийн дагуу өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлнэ гэдгээ онцоллоо. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүн нутгийн өөрөө удирдах ёсон нутгийн удирдлагын байгууллагын төлөвшөл хөгжлөө удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох асуудлыг дагнан хариуцсан санал дүгнэлт гаргаж, түүнийг хариалагдах байнгын хороонд шаардлагатай бол байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүрэг хэрэгжүүлэх эрх бүхий нутгийн удирдлагын дэд хороо хуралдлаа. Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулна гэсний дагуу төрийн албан ёсны их сурвалж төрийн мэдээлэл сэтгүүл монгол бичгээр давхар хэвлэгдэж эхэллээ. Нийгмийн бодлогын байнгын хороо гендрийн эрхтгч байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, гендрийн ялгуурлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх эрхлэл сонслоо. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлдэн тавьсан Монгол Улсын эрхлэгчийн хоргийг хэлэлцэж хүлээж авсангүй. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон аймаг нийслэлээ сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиа баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын хурлын тогтоолын төслийн эцсийн хэлцүүлгийг хийж баталлаа. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэдэг Улсын хурлын цаг тань мэдээлэл хөтөлбөр танд хүрэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.